Өнөөдрийн хичээл бол гадаадад аялах үед үзэсгэлэнт газруудтай танилцах болон жуулчны мэдээлэл авах үед хэрэг болох англи хэлхүүд. Хамгийн түрүүнд мэдээллийн төв хаана байгааг асуух хэрэг гардаг. Энэ үед ингэж хэлнэ. Where is the tourist information center? Жуулчны төв дээр очиод эндхийн хамгийн алдартай үзрүүд юу болохыг асуух бол What are the most popular tourist attractions here? гэж асуугаарай. Attraction гэдэг нь үзүр жуулчдын очдог газар гэсэн үг. Хоттой танилцахад газрын зураг маш хэрэгтэй. Хотын газрын зураг эсвэл гарын авлага байгаа эсхийг асуухдаа Do you have a city map or a guidebook? Гин map гэдэг нь газрын зураг. Guidebook гэдэг нь гарын авлага юм. Хэрвээ та хөтөчтэй аялалд явахыг хүсвэл хөтөчтэй аялал байгаа эсхийг асуух хэрэгтэй. Are there any guided tours available? Guided tour гэдэг нь хөтөчтэй тайлбартай аялал гэсэн үг. Музей эсвэл ямар нэгэн үзүрт орохдоо тасалбарын үнийг асуухдаа How much is the entrance fee? гэж асууна. Entrance fee гэдэг нь орох тасалбарын үнэ, хураамж гэсэн үг. Аяллаар явж байхдаа бусдаар зургаад харуулахыг хүсэх үедээ ингэж хэлээрэй. Could you take a picture of me? Please. Энэ нь намайг ганц дарчаад өгөөч гэсэн маш илдэг гуйлт юм. Үзүүрийн газрын онгох болон хаах цагийг мэдэх нь чухал. Музей хэдэн цагт онгох вэ гэж асуух бол What time does the museum open? Харин хэдэн цагт хаадаг вэ гэвэл What time does it close? гэж асууна. Мэдээлэл авсныхаа дараа талархал илэрхийлэх хэрэгтэй. Thank you for the information. Баяртай.